Юуны өмнө энд хүрэлцэж ирсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллага тэр дундаа Дэлхийн цэрэг Монгол тоглолтыг нийт монголчуудаа одоо мэдээллийн зөв бодит мэдээллийг хурдан шуурхаг хүрэхэд тусалдаг хэвлэл мэдээллийн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За намайг бол зарим сэтгүүлч хэвлэл мэдээллийн байгууллагууд таньж байгаа Дэлхийн цэрэг Монголд тоглолтын ерхий продюсер, санаачлагч Эрдэнэ. За миний баруун гар талд AIC Step Arena мөсөн ордны ерхий менежер. За миний зүүн гар талд Намун Дэлхийн цэрэг Монгол тоглолтын гадаад харилцаа хариуцсан менежер. Ийм хүний бүрэлдэхүүнтэйгээр бид нар өнөөдрийнхээ хэвлэлийн багварлыг хийж байна. За ер нь бол та бүхэн маш сайн мэдж байгаа бид нар жил болгон 3 дугаар сарын төгсгөл эсвэл 4 сарын эхэнд Дэлхийн цэрэг Монгол тоглолтыг жил болгон уламжлал болгон зохион байгуулад бас чамгүй хугацааг үдсэн байна. Өнгөрсөн 24 онд бид нар Дэлхийн цэрэг Монгол төслийнхаа 10 жилийн хойг та бүгдийн хамт маш амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн тоглолтод байна бол бид нар маш их өргөн бүрэлдэхүүнтэйгээр тоглолтоо зохион байгуулж байгаа. Өөрөөр хэлбэл нийт дэлхийн 15 орны дэлхийн шилдэг уран бүтээлчид. За тэр дундаа дандаа олон улсын тэмцээнээс алт мөнгөн медаль авсан номерууд. За мөн дээрээс нь дэлхийд ерөөсөө цорын ганц эсвэл дэлхийд ерөөсөө 2 хон байдаг ч юм уу 3 хон байдаг үзүүлбэрүүдийг зорин урьж авчирсан. За яагаад тэгэхээр манай тоглолт жил болгон өөр өөрийн гэсэн өнгө төрх онцлог номеруудыг урьж авчирдаг болоод энэ удаагийн тоглолт маань бол эдгээр оролцохоор бидний урилгыг авсан жүжигчид уран бүтээлчид маань бол яхаа аргагүй дэлхий дээр өнөө цагт одоо циркийн урлагт одоо ноёрхож байгаа одоо шилдэг юм уран бүтээлчид байгаа. За онцолж хэлэх юм бол дэлхийн номер 1 алиалагч Итали улсын иргэн Дэвид Ларибли гэж мундаг жүжигчин алиалагч бидний урилгаар ирж энэ алиалагчийн хойноос бид нар үндсэндээ 3-4 жил хөөцөлдөд өнөөдөр Монгол улсад маань одоо өөрийнхөө тоглолтыг үзүүлэхээр ирж байна. За энэ хүн яагаад бид нар ингэж онцолж байна гэхлээр энэ хүн маань дэлхийн нийт одоо маш олон циркүүдийн тоглолтод оролцсон байдаг. Тэгсэн хэрнээ яагаад ч юм Аз төвд Азийн нэгж улсад өөрийнхөө аялын тоглолтыг өрөөс огт хийгээгүй байсан. За тэгээ бидний маш их одоо өвгөө хүчин чармаалтаар дэлхийн номер 1 алиалагчийг Монгол улсад анх удаа тэр тусмаа Аз төвд анх удаа урьж авчир тоглуулж байгаа Монгол улс төдийгүй одоо гадны тэр тусмаа Аз төвийн улс орнуудад бас ихээхэн одоо ач холбогдолтой тоглолт болж байна гэж бидний хувьд бол харж байна. За зарим нэг онцлог номеруудаас цаг бага учраас товчхон дуртад явъя. За миний баруун гар талд харагдж байгаа нундаг дугуйтай номер бол дэлхий дээр ерөөсөө 3 хон байдаг. Америкийн жүжигчин 9 м өндөр ундаг дугуун дээр циркийн хүн дүнд үзүүлбэр элементүүдийг хийдгээр онцлогтой. За мэдээж циркийн номер бол сургуультай амтан болол тодорхой хэсгийг бол эзэлдэг. Энэ удаад бид нэр сургуультай нохоонуудыг урьж авчирж байна. За миний зүүн гар харагдж байгаа мото шоуны үзүүлбэр ер нь бол спорт арена циркийн тоглолтод мото шоуны үзүүлбэр зайлшгүй байх ёстой. Энэ бол хамгийн голлох номеруудын нэг. Дэлхий дээр ерөнхийдөө энэ мото шоуны экстрим шоу 2 хон төрөл байдаг. Үүний нэг нь бид нар өнгөрсөн жилийнхаа тоглолтондоо урьж авчирсан. Одоо бидний авчирж байгаа энэ мото шоу бол бас дэлхий дээр нэлээд эрсдэлтэй тооцогддог маш хүн төрлийн экстрим үзүүлбэр байж байгаа. За энэ хүн маань бол нөгөө бидний онцолж дүрдэж байгаа дэлхийн номер 1 алиалагч Дэвид Ларибли гэж мундаг жүжигчин байгаа. Энэ бол яахын аргагүй өнөөдөр циркийн урлаг тэр дундаа Дэлхийн цэрэг Монгол тоглолтыг хүсэн хүлээдэг хүүхэд багчуд гэр бүлийн маань үнэхээр дуу алдуулах алиалагч байж чадна гэдэгт бид нар бол 100% итгэж байгаа. Үнэхэрийн энэ хүнийг бид нар Монгол улсдаа Дэлхийн цэрэг Монгол тоглолтынхаа манежинд урьж авчрах гэж маш их одоо цаг зав зарцуус. Өнөөдөр ингээд энэ хүн маань бидний урилгыг аваад ирэх гэж байгаа. Зохион байгуулагчдын зүгээс маш их одоо таларгалтай хандж байна. Нийт үзэгчдийнхаа ялангуяа энэ циркийн урлагийг зөвхөн хүүхэд гэлтгүй гэр бүлээрээ үзэж болдог цорын ганц урлаг учраас энэ сурагчдын амралт энэ амралтын өдөр тохиолж байгаа энэ тоглолтыг Монголын үзэгчдийг байлдан дагуулгаж
ийм мундаг алиалагч ирж байгаад бол маш их баяртай байна. Тэгээд би ер нь тоглолт болгоныхоо өмнө мэдээлэл өгдөг. Энэ удаад бид нэр зориуд тоглолт маань мэдээж жил болгон амжилттай болохын хэрээр бидний ард талд ямар баг, ямар хамт олон баг болж ажилладаг вэ? Дээрээс нь бидний бас нэг баримталдаг зарчим юу гэхээр мэдээж юу үзэх нь чухал. Гэхдээ хаана үзэх нь хамгийн чухал. Ягаад гэхээр бидний тоглолтыг үзэхээр ирж байгаа мянган үзэгчдийн аюулгүй байдал, тэдгээрийн тав тухтай орчныг ямархуу байдлаар одоо хангаж ажилладаг вэ гэдэг мэдээлэл өгүүлэх гэж AIC Step Arena компани ерөнхий менежер, их хоёр менежерийг урьж оролцуулсан. Тэгээд та бас тодорхой мэдээлэл өгвөл. За сайн байцгаана уу та бүхэн. Энэ өдрийн амар амгалан айлтгая. Step Arena, AIC Step Arena 2021 онд анх үйл ажиллагаагаа нээж эхэлснээс хойш өнөөдөр 4 дахь жилээ явж байна. Анхнаасаа бид нэр Олимпийн стандарт нийцсэн байгууламжийн хувьд Монгол улсад анх удаа том хэмжээний одоо огторгон хийцтэй байгууламжийн хувьд тогтвортой ажиллагаа, чанартай үйлчлэгээ стандартыг эрхэмлэж өдий хүрсэн. За олон үйлдэл гэдэг нь одоо спорт, урлаг, соёл, олон нийтийн хамарсан олон арга хэмжээгийн хугацаанд зохион байгууллаа. Тэгэхээр байгууламжийн хувьд бол нэгэнтээ одоо ийм одоо чанартай үйлчлэгээ явуулах хэмжээнд баригдсан учраас бид нар аль болохоор одоо стандартад нийцсэн чанартай тийм арга хэмжээнүүдийг бид нар өөр дээрээ авч арга хэмжээ зохион байгуулах сонирхолтой байдаг. За дэлхийн циркийн хувьд бол дандаа одоо олон улсын тэр одоо циркийн хувьд олимпийн аваргууд нь ирж манай дээр тоглолтоо хийгээд одоо 3 дахь удаага бид нар хийх гэж байна. За Step Arena-гийн хувьд өөрөө байгууламжийнхаа хувьд гадна талдаа бид нар 1000 машины зогсоолтой. За дотор агаар сэлгэлтийн төхөөрөмж ямар ч одоо асуудалгүй иж бүрэн ажилладаг. За 1800 м2 талбай бүхий одоо яг ажлын талбайтай 2670 орчим хүн суух суудалтай босоогоороо хүлээн авалттай бүх юмыг авахд бол бид нар нэг хамгийн дээрдээ нэг 6000 хүний одоо арга хэмжээг бид нар хамтран зохион байгуулж ирсэн бусад байгууллагуудтай ийм одоо байгууламж байж байгаа. Тэгэхээр ер нь аливаа одоо арга хэмжээг зохион байгуулахад тэнд байгаа байгууламжийн доторх инженерийн хангамж бусад одоо үйлчлэгээ маш чухал байдаг. Тэрнээс гадна манайх хөтөлбөр, найруулга, зохион байгуулалтын бүх иж бүрэн багтай энэ баг маань одоо энэ дэлхийн циркийн хамт олонтой хамтран ажиллаад бүх одоо арга хэмжээг хамтран зохион байгуулдаг. За дэлхийн цирктэй хамтран ажилладаг бас нэг шалтгаан юу гэдэг зэрэг энэ тогтвортой хамтын ажиллагаа аягүй чухал байдаг. Тогтвортой бөгөөд чанартай үйлчлэгийг хамтран хэрэгжүүлж байгаагийн хувьд бид нар энэ дэлхийн циркийн одоо хамт олонтой хамтран ингэж ажиллаж байгаа. За нийтдээ бол бид нар одоогоор ингээ 3 удаа энэ циркийн арга хэмжээ зохион байгуулсан. Нэгч номер давтагдаагүй нэгдүгээрт, хоёрдугаарт одоо оролцож байгаа бүх номерууд бол үзэгчдийн саналд бол үнэхээр бүрэн нийцсэн ийм сонирхолтой одоо үзүүлбэрүүд болдог учраас энэ удаагийн болох гэж байгаа арга хэмжээнд одоо бас энэ нийт манайхан ирж тавтаа сайхан тухтай одоо ирж үзээрэй гэж ингэж хэлмээр байна. Өгсөн юм асуусан. Сайн байцгаана уу. Дэлхийн цирк Монгол тоглолтын үзэгчдээс хамгийн их ирдэг асуулт бол ерөнхийдөө үнийн талаар болон түүний ялгааны талаар аяг асуудаг. За энэ асуултанд болохоор суудлын үнэ нь болохоор суудлын байршил болон түүний харууцаас хамаарат энэ үнэнийг бид нар тавьж өгсөн байгаа. За үнийн дүн болохоор 20,000, 30,000, 40,000, 50,000, VIP суудлал нь 60,000, 80,000, 100,000 гэсэн үнийн үнэлгээтэй байгаа. За энэ жилээс болохоор манай тоглолт 80,000 төгрөгийн шинэ үнийн тариф гаргасан байгаа. За энэ нь болохоор VIP буюу манай Step Arena-гийн дээд өрөөнөөс үзэх ийм юу байгаа. Үнэлгээ байгаа. За тэгэхээр энэ өрөө нь болохоор юугаараа онцлог юм гэхлээр тусгай
одоо магадгүй хүүхэл эхчүүд бага насны хүүхэдтэй гэр бүл бол найз нөхдөдөд зориулагдсан 10-аас 12 хүний суудалтай ийм өрөө байгаа. Энэ тусгай өөрсдийн гэсэн ариун цэврийн өрөөтэй, амрах өрөөтэй, дээрэс нь магадгүй эцэг эхчүүдэд бас тусгай тийм өрөө байгаа. За тэгэхээр энэ тус үрийн суудлын үнэлгээ 80,000 төгрөг гэж шинэ үнийн тариф заагдсан байна. За ерөнхийдөө бол бидний хэвлэлийн байгууллага хийж байгаа гол шалтгаан маань бол дахиад дүрдээ бид нэр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Дэлхийн цирк Монгол төслийг маш амжилттай зохион байгуулж ирж байгаа. Энэ хугацаанд нийтдээ Монгол улсад тоглогдсон Дэлхийн цирк Монгол тоглолтыг нийтдээ энэ 10 жилийн хугацаанд 240 орчим мянган үзэгчид үзэж сонирхсан байна. За дээрээс нь Монгол улсад ирж байгаа Дэлхийн цирк Монгол тоглолтын манежийг чимж байгаа эдгээр уран бүтээлчид маань бол бүгд олон улсын циркчдийн тэмцээнээс алтан мөнгө хүрэл медаль авсан. Мөн дээрээс нь Монголд анх удаа ирж байгаа ийм одоо дэлхийн шилдэг уран бүтээлчид ирж байгаа. За аливаа тоглолт мэдээж өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлдэг. За энэ утгаараа бид нэр Монгол улсад анх удаа 2 манежтай циркийн тоглолтыг өнгөрсөн жилээс зохион байгуулж байгаа. Зарим нэг мэдээллийг дахин дуулгахад ийм төрлийн олон улсын арена циркийн тоглолт дэлхийд дээр ерөнхийдөө нэг 5 улсад байсан бол өнгөрсөн жилээс Монгол улс одоо 6 дахь улс нь болж одоо ийм өргөн хүрээтэй тоглолт зохион байгуулж байна. За өнгөрсөн жилийн тоглолтод маань нийтдээ 260 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бол энэ удаагийн 2025 тоглолтод маань 240 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг Дэлхийн цирк Монгол тоглолтод оролцохоор бэлтгэл ажил үндсэндээ 100% хангагдаад дууссан. Мэдээж манай тасалбар бол 20,000, 30,000, 40,000, 50,000 гэдэг маань бидний өнөөдрийг хүртэл бас баримталж байгаа нэг үн. Ягаад гэвэл бид нар 2013 онд анх тоглолтоо ихэд энэ үнээрээ явж исэн. Дээрээс нь бидний бас нэг одоо үзэгчтэй дуулах мэдээ юу гэхээр бидний хувьд бол чанар дагаж үн биш. Бид нэр чанар дааж хамар хүрээг сонгож ажилдаг. Ягаад гэвэл өнөөдөр Улаанбаатар хотод албан одоо ёсны бүртгэлтэйгээр сая 700 орчим мянган орсон суугч амьдардаг бол манай Дэлхийн цирк Монгол тоглолтыг ердөө нэг 8 өдөр тоглоход нэг 40-с 50,000 орчим үзэгчид үздэг болвол бид нэр энэ дэлхийн шилдэг тоглолтыг олон ээж аавууд хүүхдүүдтэй үзээсэй гэж хүсэж байгаа. Яагаад гэвэл эдгээр номерууд маань дахиж Монгол циркийн хөгжлийн төвөөс зохиож байгаа Дэлхийн цирк Монгол тоглолтод дахин одоо давтагдаж ч юм уу те ингэж ирэх боломжгүй. Яагаад гэвэл бид нар магадгүй хүссэн ч гэсэн эдгээр жүжигчд маань өөрснөө дараагийнхаа аялын тоглолтын одоо гэрээ хилцээр нь урьдчилаад ингээд хийгдсэн байдаг учраас хараахан одоо ийм боломж ийм дэлхийн одоо шилдэг уран бүтээлчд ирсэн байгаа.